Амагамуудын их цэцэг гэдэг баяжуулах үйлдвэрийн хяналтын оператороор 2 дахь жилдээ ажиллаж байна. Миний ажил бол баяжуулах хэсэгт хэрэглэгдэж байгаа шин тоног төхөөрөмжүүдээр болж байгаа бүх процессыг хяндаг. Миний ажлын өдөр бол өглөө автобусын суугаас эхэлдэг. Автобусын суухдаа бид нар аюулгүй байдлыг эрхэмлдэг. Дараагийн үйл явдал бол safety хурал эхэлдэг байгаа. Хурал дээр бид тэр өдрийнхөө ажлыг төлөвлөсөн ажлаа ярина. Дээрээс нь хэрхэн аюулгүй зөв ажиллах талаар ярина. Би энд өчигдөр өнгөрсөн аюулгүй болоод осолтой байсан зүйлийн талаар ярина. Ингээд ажилдаа ордог. Манай хяналтын өрөөнд бол хоёр эмэгтэй ажилладаг. Бусд нь бол дандаа гадаадд 2 эмэгтэй гадаадны мэргэжилтээс бас 1 эмэгтэй ажилладаг. Тэгээд өрөөндөө бид нар маш хөвгөлтэй байдаг. Яагаад гэвэл бие биенийхээ туршлагыг судлан, дээрээс нь болж чадахгүй байгаа юм арин, эмэгтэйчүүд хоорондоо нууц арин хөвгөлтэй айлуулах өнгөрөөдөг. Гэхдээ хамгийн гол нь хариуцлага алдахгүй ажилдаа бүрэн хариуцлагатайгаар ажилладаг. Манай ажил бол маш уялдаа харилцаа холбоон дээр явагддаг. Хэрвээ бид нэр ямар нэгэн харилцаа холбоо муутай ажилласаасаа болж ямар нэгэн алдаа гарвал маш том босол болдог. Яагаад гэвэл 1 тоног төхөөрөмжийн цаана 2-3 хүн ажиллаж байдаг учраас маш хариуцлагатай байх ёстой. Хамгийн эрсдэл бол ойрхон байдаг. Хэдий хүмүүс бодож иж магадгүй эргэлж байгаа тоног төхөөрөмжтэй ажиллахгүй хэдийж хамгийн том эрсдэл бол контроллер хяналтын өрөөнд бол байж байдаг. Тийм учраас бид нар бол алдах эрхгүй. Энэ цугаар энийг болчихдээ шүү дээ. За худлаа. Энэ илгүй яах вэ? Ороовт шүү. За сонслоо. Инхээр одоо яг өөрийнхөө мэргэжлээр бол ажиллаад 2 дахь жилдээ явж байгаа хэдийж сурах юм бол их байна. Тийм болохоор манай хамт олон бол маш их тусалдаг. Урд нь ажиллаж исэн, мэргэжлээр ажиллаж исэн хүмүүс бас байгаа учраас би эндээ сайн тусалдаг. Болж байгаа болохгүй байгаа зүйлүүдээ хоорондоо сайн хуваалцаж ажилладаг. За энэ бол манай ажил. Одоогоор бол шөнийн ээлжинд явж байна. Тэгэхээр өглөөний 6 хүртэл ажиллана. Оройн 18 цагаас. Тэгээд одоо мэргэжлийн бус хүмүүс харах юм бол ойлгомж байж бас баггүй. Энэ өрөөнд бол зөвхөн үйлдвэрийн бүх удирдлагын системийн төвлөрдөг. Бидэд эндээс бол тоног төхөөрөмжөө асаах, унтраах, одоо бусад бүх хянах асуудлыг эндээс зохицуулдаг. Хэдий бид нар энэ өрөөнд сууж байгаа ч гэсэн ам хамгаалах 6 дөрвөө манай ойдлогод хэрэгждэг, явдаг. Гэхдээ ойдлогын хөдөлгөөнтэй тоног төхөөрөмжтэй харьцдаг ч гэсэн энэ өрөөнд бол маш хариуцлагатай байх ёстой байдаг. Ам хамгаалах 6 дөрмийн хамгийн ойр нь бол ажилдаа бэлэн ирэх гэдэг биднэрт бол хамгийн ойр байдаг. Яагаад гэвэл бид сэтгэл санааны бэлэн байдал, бие физиологийн бэлэн байдалтай ирж ажлаа удирддаг. За сонсож байна. Миний Эрдэнэ төвлөрд ажилладаг. Захиргаанч хийдэг. 14 хоног амраад очихдоо би үүнтэйгээ байнга ажлынхаа тухай ярьдаг. Ажлын 28 хоног хэдий урт юм шиг мөртлөө дороо өнгөрдөг завгүй байх тусам 28 хоногт бол өөрийгөө л завгүй байлгах хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл бидэрт ажлын бус цагаар хийх зөндөө байдаг. Өөрийгөө хөгжүүлнэ, дээрээс нь бас спортоор хичээлэн, хөдөлгөөн хийх хэрэгтэй болно. Миний хувьд бол өдөржин суудаг болохоор заавал ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн хийж явахгүй болдгоо. Тийм учраас ажлын бус цагаараа тест тоглодог. Заримдаа гүйдэ волейболын секцэнд явдаг. 2 дахь өдөр болгон волейболын секц дасгалжуулагчтай хичээл ордог. Тэгээ тэр бол маш сонирхолтой хичээлүүд явагддаг. Тэгээ тэр болгонд хамрагдахыг хичээдэг. Бас номын сан хэрэндээ тогтцсон тоглог байдаг. Номын санд очиж хаяа ном уншин айлуулах завгүй л өнгөрөхийг хичээдэг. Манай энэ өрөөнд бол хамгийн гол нь харилцаа холбоо сайтай ажиллах ёстой. Талбай операторууд юу болж байна болохгүйг нааша хэлээд мэдээлээд бид нар эндээс нь
ямар нэгэн аларм, ямар нэгэн болохгүй зүйл байх юм бол зөв хүмүүст нь мэдээлдэг ба. Яг одоогоор бол саг 1 2 4 болтой бол ажиллаж байна. Ботлоор одоо бол ажиллаж байгаа. Эд ажил өрнөө явж байна да. Хамгийн гол нь энэ мэргэжлийг сонгосондоо маш их баярлалаа. Ингээд өдөр ирэх тусам, жил ирэх тусам өөрийнхөө мэргэжилд хайртай болж байгаа, дуртай болж байгаа, ажилласаа баян кайф авдаг.